хамтлагийнхан Арай мэдэргээ. За, хамтлаг байгуулагдсан хэр удсан юм бэ? 4 жил болж. 4 жил. Ааха. Тэгэд дуучин ингээл би ингээл хараад байлаа л. Ингэжээс нэг гинтгэл дуучин гараад ирэх юм болоо гэл хараадсэн байдгүй. Дуучин би өөрөө. Өөрөө. Тий. Ааха. Бөмбөрдөнгөө дуулчих уу? Тий. Хэцүү юу? Анхандаа хэцүүс одоо тэгээд. Би ч өөрхөн караокед л ганцаараа дуулах гэж бөө юм болно ш. Одоо харин гайгүй. Одоо гайгүй. Эхлээд бол хэцүү үстэй. Эхлээ хэцүү. Сая бол тэгвэл би ингэж зогсож байв. Саяын ай чинь үхтэй. Энэ зүгээр аяа cover. Хамтлагийнхныгаа танилцуулна шүү дээ. Хин хин сууж байгаа лээ. Хин зогсож байгаа лээ. За, бас гитарчин анх хоёр. Анх хоёр. 4 жил бас хамт байгаа. Тий, хамт байгаа. За. Сол гитарчин. Ананд. Ороймын дандал бас 4 жил. Бас 4 жил. За. Манай пианист Гана. Тий. Бас 4 жил. Ороод удааг байгаа. Ороод удааг. Юу н анх яаж байгуулагдсан бэ? Анх Логс чи нэг юу гэсэн чи бол таар. Логс одоо за логонууд л. Логос тий. Ааха. Логос гэдэг. Яа тийм нэр өгсөн? Нэрийг юу өгсөн? Нэрийг би өөрөө өгсөн. Нэрийг өөрөө өгчүүд хамтлагийн гишүүдийг хайсан уу? Аль эсвэл таад сууж байгаа логос гэдэг. Өөрөө өгчөөд хайсан. Оо за зүгээр дарахын хэрэгтэй болсон юм тий. Тэгээд логос гэдэг одоо жишээ саналуудыг яаж тавьсан бэ? Саналуудыг зөвхөн урд нь өөр хамтлаг тоглодог байсан. Гişүүд маань тий? Тий, гişүүд. Тэгээд би өөрөө харж агаад гайгүй гин. Уруулаад надад саналтай байвал тэгээд би зөвшөөрөл орсон. Манай хамтлаг нэг тарцсан байсан. Зөв. Түүнээс танаа хамтлаг чамд санал тавингууд тарцсан үгүй биш юм тий. Юу нь тарж исэн хамтлаг юм тий? Уул нь бол тарахгүй байж байгаа тэгэл тарцсан байхгүй. Тэгэл тарсны дараа саналтай байсан. За iyi сонирхолтой бол ажиллаа шүү. За одоо энэ залуутай ярилцсанаа. Соол гитарчин бас яас нэг уралт юм болсон уу эсвэл үгүй юу? Үгүй нэг жоохон бахта энэ нийслэл хэмнэлд бас орж ирсэн юм байна. Жоохон гэхэр ч одоо эн чинь 4 жилийн өмнө 16 мургаатай баг. Ямар шүү вэ өндөр намаараа? Яг танаас нь яг навхан байсан. Тэгээд та яг ямар нэвтрүүлэлт орчлаа? Биш ямар дугаар байла? Аль хамтлагт? Нэг найзуудынхаа хамтлаг. Нэртэй юу?
нэг Chris Scar гэдэг. Ааха. Та яг ингээ ярилцлага авчихсан. Яг ингэж ярьжсэн үү те? Гэтэ танаас би нэг намхан байсан. Одоо чи надаас өндөр болчихё гэж. Энэ хамтлагт яаж орсон? Логост. Энэ хамтлаг тэгээд манай хамтлаг ер нь тэгэл тарсан л та. Энэ хийгүй юм болоод байна. Энэ хүн санал тавиал хамтлаг дараад ах юм. Эсвэл тарцсан хамтлагт санал тавиал. Танах бол яг санал тавихаас өмнө тарцсан байсан уу? Эсвэл яасан? Чаа санал тавиал тарцсан юм уу? Яасан? Тэр надад юм шиг байна. Өмнө тарцсан л байсан л. Тарцсан байсан хамтлаг дээр л санал тавьсан юм биш үү? Зүгээр гэртэл гитараа тоглоод гэсэн. Биш нэр гэртээ бэлтгэл хийдэг үү? Одоо бэлтгэлийн байран дээр баг амьдэрч чинь дөө. Тийм. Гэхдээ ер нь бол гэртээ бэлтгэл хийжсэн тохиолдол бол байгаа гэсэн дөө. Зөндөө. Дээд доод айл сонирн болох уу? Гайгүй юу? Чи ингээл юм залахгүй ингээл. Юм залахгүйгээр тоглож чинь. Залгаа тоглол бүр гоё. Тэгж тоглож үзсэн үү гэртээ? Үдсэн тэгэл пармаар нэгдэл. За 4 жилийн өмнө уулзсан үнтэйгээ ингэж уулзсан юм байж. За их баярлалаа. За яг л адилхан асуулт болох гэдэг даа. Би зүгээр өөрөө ярьчих хөө. За өөрөө ярьчих. Тэгээ хуучин Pips хамтлагт тоглодог гэж байгаа. Тэгээд тараад Pips дараад тий байжсэн чинь санал тавиад хоёрын карьераа хөөж явж байгаа. Тэгээд төвшөөхтө тааралтай санал тавихаар нь тэгэл орцсон. Гэхдээ төвшөөхийг бол өмнө нь мэдхүү. Өмнө мэдэхгүй байсан. Мэдхгүй байсан. Хаана таарсан? Тэгэл энэ тоглолтын дээр таараад бэлтгэлийн байранд таараад. Тэгэл санаа нийлээл тэгэл өвдсөн шүү дээ. Би бол бодлоо л ингээд хоороо явахдаа чамайг баахан хүмүүст чухал гişүүдэд нь санал тавингуутлаа да хамтлаг тараагаад байдаг хүн л байгаад байна гэж. Гүү. Чи энэ Logos гэдэг хамтлагийг анх одоо за чи өмнө нь хаана юу хийжсэн гэж асууж эхлэе. Би болохоор сүмд явдаг байсан. Христийн сүмд. Тэгээд өөрөө хамтлаг байгуулад урд нь Zero-г хамтлагт бас байсан би өөрөө. Тэр хамтлаг яасаа одоо? Тэр хамтлаг одоо байхгүй байна. Гоо тарсан юм байна те? Тийм тарсан. Тэгэл за. ер нь амьд үжийн хамтлаг чи ер нь тийм шүү дээ. Тэгэл яг нөгөө доктортой одоо нөгөө гişүүд нөгөө янз бүрийн урсгал жанр сонсно. Тэгээд тэр хөгжмөө тоглох гэж өөр хүмүүстэй нийлж явна. Тэгээд яг нөгөө өөрсдийнхөө урсгал жанраар ингэж цуглуулчихгүй бол ингэж за чи болж гэнэ би болж гэнэ гэд нийлэхэд нөгөө урсгал жанр нь бас таарахгүй болохоор ингэ салаа явчихдаг. Ийм тохиол зөндөө ба шүү. Зөндөө байдаг те. Танах бол бас эвгүй юм те. Тэ ер нь тэ өдрийн яг урсгал жанр одоо яг ингэж дөрүүлээ бол ингээ бүрдээд хэдэн жил болж байгаа. Дөрүүлээ бүрдээд нэг жил орчим тий. Тэгвэл Logos хамтлаг бол 4 жилийн түүхтэй. 4 жилийн түүхтэй. Тэгэхээр 4 жилийн түүхт бол энэ хоёр хүн бол байнга байсан. Байнга байсан тий. Ер нь бол ингээ гурлаа байсан юм шүү дээ. Тий. Тэгвэл гарч ороод байсан. Бас энд байсан хүн гарч ороод юм уу эсвэл ингээ энэ хоёр ингээл хоорондоо солигдоод энэ хоёр ч угаас хоёулаа сол гитарч юм байхгүй уулна. Уулна. Тий. Нэг сол гитарч гарахаа нөгөө сол гитар нь залгаж орж ирэл. Тийм байж байгаа. Тэгээд бас гитарч нь алдаад би. Алдаад гэдэг чи яасан юм бэ тий? Моцод байна уу тэнд за. Тэгээд бас гитарчингаа болоод тэгээд бас гитарчин зүгээр ингээд юугаар ингээд амьдралын жаммаар ингээд амьдралын жаммаар өөр ингээд ажил хийж явсан гэж яри тий? Тийм. Алдаа тэгэхээр чи айгүй юу сонсогдчих тий. Бас өөр хамтлагт алдсан юм шиг сонсогдоод байхгүй. Монголын үндэсний телевизийн хамтлагт алдсан. Тийм одоо тэндээ сайхан суурьшилттай ажиллаж байна тий. Амжилт төсөө хэрвээ манай телевизийг үзэж байгаа бол нэг ийм асуулт байна л да. Чи өөрөө бол ингэ дуулчихад байна тий? Тий. Уул нь бол дуучин ч юм бол яг тэр ур зогсоод ингээл дуулна шүү дээ тий. Бөмбөр бол ер нь л тайзан дээр ингээл нэг юм хойхон байж идэг шүү. Тий, ер нь ардлаа. Дуучныг харахад аягүй хэцүү юм тий. Хүмүүс нэг энэ тэд ингээд бид нар тоглодог байхгүй. Тэгэхээр нөгөө дуучныг хайгаад байдаг байхгүй. Гэхдээ ямар ч юм дуулаад байдаг. Тий, дуулаад байдаг. Энэ хоёр хурдлын хоёр хүн дуулахгүй. Тэгэл нөгөө дуучныг хайгаал ингээл. Тэгээ би хаяа гараа өргөтэй. Нэг гараараа тоглож байгаад ингээд энд байш шүү гэдэг. Тэгэхээр хүмүүс мэдгүй. Мэднэ тэгэл зарим нэг нь хай гэдэг. Ийм үү. Одоо жишээлбэл бөмбөрөө тоглоод ингээд өшөө илүү ингээд ритмтэй энэ төр тоглоё л да. Тэгээд дуулна гэдэг чинь одоо бас л хоолойны чадал чансаа тэгээд дээрэс нь ингээд нэлээд юм шаардсан шүү дээ. Дуучин хааж үзсэн үү 4 жилийн хугацаанд? Үгүй үзэг. Өөрөө дуулж байгаа болохоор тэгэл бөмбөр дээр дуулаад авах тий. Хаяа ингээ бөмбөрөө орхиод гарч ирэл лишэ мишэ дуулах уу? Хаяа бол дуулна. Хаяа бол дуулах уу тий. Тийм дан гитартаа. Өнөөдөр яах вэ? Өнөөдөр мэдэхгүй. Бодож үзгүй тий. Манай нэвтрүүлгийг цаг 30 минутын туршид явахаар сайн бодож үзээрэй. За тэгээ. За.
За, манай нэвтрүүлэг яг одоо аль биесээр эхэлж байгаа. Манай нэвтрүүлгийг логос хамтлагийнхаа эхлүүллээ. Тэгээ түүхийн яриулсан бас их сонирхолтой юм байна. Тэгээд өнөөдөр бол манай студид 2 дугаар сарын 14-ний өдөр тоглолтоо их гэж байгаа. Мөнхийн рэпийн Лавгамиг 2 хүрэлцэн ирсэн байгаа. Орой минь хүргэе. Алга дашил байхгүй тийм ээ? За, тийм байлгүй. За, логос хамтлагийнхан байгаа. За, мөн энд бас нэг гоё юм би. Би энэ юуг нь цээжлэхгүй байна. 2016 онд болсон Маси фестивал. Энэ бол Францын Парис хотод болсон одоо улс улсын мундаг циркчдийн болдог энэ фестивалд манайхаас буюу за Аса циркл гэж явж байгаа да одоо тий улсын циркийн оролт Монголын үндэсний циркийн оролцоод нэг үзүүлбэр байгаа. Тэнцвэртэй олоолаа тэнцвэрийн үзүүлбэр байгаа. Десер наад гэж. Энэ үзүүлбэрээрээ алтан цом авчирсан байгаа. Бүгдөө баяр хүргэе. Тон удахгүй эдгээр хамт олонтой ярилцах болно. За ингээ манай нэвтрүүлэг эхэлж байна. Хоёр сарын 14-нд. Тоглолт 2 сарын 14-нд Маркви 27 гэдэг клуб байдаг те. Тэнд болох ч байгаа. 20 цагаас анх удаа бид нэр 2 сарын 14-нд яг юм албан ёсны хосуудад буюу одоо амьдралаа үр толовсон тэр хүмүүст зориулж тоглох гэж байна. Ер нь хичнээн багтахгүй. Ер нь суудлын тоол 500-аад 500 гаруй суудалтай л. Ааха. Тоглох болсон 2 сарын 14-нийг яагаад сонгосон юм бэ? 2 сарын 14-нд тоглох гэж байна. Аль эсвэл өөр шалтгаан байсан уу? Хоёр шалтгаан байгаа даа. Нэг нь болохоор энэ жил болохоор мөнхийрээ памфлын 15 жилийн болж байгаа. Тэгэхдээ бид нар 15 жилийн хойг болохоор намар хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Энэ намар тий. Тэгээд сая нэг 9 сарын 4-нд бид нар Крокус тоглолцоод аймаг орон нутгуудаар тоглоод бас урагшаа хоёрчудаа явж тоглосон. Тэгээд бас нэг хүмүүсийн санал пэйж хуудсанд ирээд одоо энд after party-га их хүмүүгээд бас нэлээд саналууд ирсэн. За энийгээ давхцуулаад тэгээд бас 15 жилийнхаа хүрээнд бас нөгөө юу 15 жил болсон ирнэ. Нэг ч удаа одоо энэ айгүй олон хайрын дуутай мөртлөө Валентинаар тоглож үзээгүй мэлээ. Тэгээд анх удаа бас ингэж тоглож байгаа нэг анх удаа 15 жилийн дараа тоглох гэж байна шүү дээ. 15 жилийн дараа анх удаа яг Валентинаар тоглож үзэх гэж. Маш олон нөгөө сэтгүүлч төтлөгч нар асуудаг л баг л та. Яагаад одоо жишээлбэл мөнхийн рэп хамтлаг байгуулагдах болсон юм бэ гэл. Тэр үед бол ингээд бүгдэнд нь хариулт өгжсэн баг л та. Өнөөдөр орой манай нэвтрүүлгийн зүгээс миний зүгээс ийм асуулт асуу жин л та. Тэгээд юу ямар хариулт өгөх вэ? Өмнө өгжсэн хариултаа өгөх эсвэл арай өөр болсон байгаа юм хариулт. Тий ер нь юу штэ тэгэл угаас нөгөө сонирхол урлагийн сонирхолтой. Миний хувьд бол урлаг уран сайхан одоо дуулах тэгэл жүжиглэх ер нь бүх талын ер нь тэр урлаг талд аягүй их сонирхолтой байхгүй. Тэгээд зурна тэгэл одоо баримл багасаа аягүй их баримлаар юм идэг гэсэн ч гэдэг юм. Ер нь урлагт их дуртай. Тэгээд 10 жилд байхдаа л одоо бид чинь нэг хамтлаг байж байгаа хамтлагаа байгуулж исэн тэгэл тэр чигрээл Нэгдүгээр ангиас хамт одоо ингээ өнөдөр болчихлоо. Нэгдүгээр ангиас юм тий 20 дугаар сургууль төгссөн төмөр замын нэгтэдээ гэж. Нэг хэсэг тодорхой хугацаанд завсарласан шүү дээ. Тэр үедээ яг та юу хийжсэн бэ? Одоо ч лавга юу хийжсэн, мега юу хийжсэн. Дизайны нэг юм ажиллуулаад ингээл хийгээл ага сургадуулдаал тий. Яг юу хийсэн бэ? Уран бүтээлээс бол 100% хөндөрсөн үү эсвэл бас л уулзалдаан байсан уу? Миний хувьд болохоор яг уран бүтээл хөндөрийгөө одоо манай Мөнхбат гээл найз байна тий. Дуучин тэгэл найз нартайгаа нийлээл тэгэл яг өөрийнхөө хэмжээнд тэр үеийн тий. Нөгөө яг нөгөө тэр үеийн бол найз их одоо миний ихнэр штэ. Танилцаал ингээл хоёлаа амьдрал зохиохгүй л тэгэл нэг хүүхдтэй болвол тий. Тиймэрхүү нэг жижигхэн шалтгаан нөлөөсөн. Тэгтээ нөгөө эргэн тойрны найзууд бүгдээрээ л урлагийн чиглэлийн тий дуулдаг яадаг гэдэг ч үгүй тийм бүгдээрээ л тийм хүмүүс. Тэгээд найзууд тийм болохоор би бол хөндөрч чадаагүй. Тэгэл ганцаараа дуу хийгээл найзтайгаа нийлж нэг дуу хийгээл ерөнхийдөө тэгэл яаж энэ хамтыг буцаж нэгдүүлэх үү гэдэг юмыг бодоод байжсэн. Олон жилийн тактик боловсруулаад. Тэгээд миний хувьд бол яг 100% хөндөрсөн шүү. Тэгээд яг интерьер дизайнер мэргэжилтэй тэгээд яг мэргэжлэрээ ажиллаад тэгэл юм л хийгээл багаас нь ахуулаад тэгэл яг тий яг шавар шохоо зурдгаас нь ахуулаад хийгээл өөрөө бол зураг гаргадаг байсан л та интерьер яг дизайны зураг гаргадаг. Тэгээд зургийнхаа дагуу
хамгийн гол нь ямар материал яаж хийх вэ гэдгийг судлахын тулд багаас нь эхэлж хийгээ сүүлдээ компани байгуулаад захирлуулаад тэгээ явсан. Тэгээ сүүлдээ тэгээд миний хийх ажил биш юм байлээ чадахгүй юм байлээ. Тэгэхээр урлагаараа явахаар шийдсэн дээ. Тэгээ ерөнхийдөө нэг 7 жил баг 7 тий. Тийм баг 7 жил яг ингээд огт ингээд урлагаас бүр хүнд ирсэн байсан. Бусад гишүүд маань бас одоо жишээлбэл энд байхгүй л та юу хийж исэн бэ? Бас компани байгуулаад захирал хийгээл явсан уу эсвэл чимээгүй хүн янз бүр шүү дээ. Тэгэл энд ажиллаад бизнес хийх нь бизнесээ гээл тэгэл. Гэхдээ бол ер нь бол яг хамтлаг ингээ бүрэн бүрэлдэхүүнээрээ бол бүр ерөөс ортаас уулзахгүй гэж байхгүй шүү дээ. Уулзалд нь шүү дээ. Уулзалт. Яг тэр үедээ ямар яриа хөрөө болт юм бэ? Тэр үед бол яг л тэгж ярьдаг байсан шүү. За бүгдээрээ тэ ингээл уугаал мэдчих чи ирчүүд суугаал уун тэгэл ууз уутаа жоохон хаална халаал яриа бид тэр үед юм байж тийм байж одоо л өста хэдүүлээ дахиад нэг дуу хийж үзье ингээ тгийгээл амар их ярьдаг гэсэн. Тэгээд маргааш нь бол бүгд ажил хэрэг гээл. Нэгдэх гэж бол бас нэг 2 3 жил болсон шүү дээ. Хоорондоо ярилцсан тэгээд студи дээр очиод нэг дуу хийж үзнэ. Нөгөөд болохгүй ингээ явсаар байгаа л тэгэл нэгтгэхэд бас олон юм байна уу. Цуглах гэж үзэн тэгэл ажил нь таарахгүй те зарим нэгнийх нь ажил нь болохгүй тэгэл хэцүү нэг хүлээж гас үлдээ за болио гээл. За одоо ямар ч хэсэн одоо ингээд энэ олон жилийн одоо нийлэх гэж оролцсны эцэст бол одоо 2 сарын 14-нд энэ одоо цагаан сарын одоо нэлийн одоо идэж усны дараахан тоглох гэдэг шүү дээ. Валентин өдөр. Тэгэхээр нэг ийм юм байна. Яг ямар мэдрэмж одоо ингээд төрж байгаа та хэд. Яг ингээд эргээл буцаад бүгдөө бэлтгэлтэй ороод ингээл те бүжиглээл хөдөлгөөнөө зэрэгцүүлээл тэгэл нөгөө дуунууд дээр бас ингээл өөрчлөлт юмнууд хийх юм уу. Энэ мэдрэмж бас их гоё байгаа хэл гэж би дотор бодоод байна л. Наад болохоор нэг юм юм шүү дээ байгаа шүү дээ. Би энийг л хийх ёстой байл гэдэг мэдрэмж төрөд байгаа. Шалавалаа юунд дизайн хийж явсан гэдэг. Тэ яг л энийг л хийх ёстой байна. Миний байх ёстой газар энд л юм байна л гэж. Тийм л мэдрэмж айгуу гоё. Адилхан тэгээд 9 сар тоглолт хийсэн 2016 Entertainment Family хийсэн. Тэгэхэд л ер нь тэгэл бас л яг л энийг л хийх хэрэгтэй юм бол би энэ ажлыг л хамгийн сайн хийж чадах юм байна гэдэг мэдрэмж бол байнга л хамтлаа юм л та. Одоо бол 8 сард 15 жилийнхаа ойг тэмдэглэх гэж байна. За энэ бол эхний одоо ойдоо зориулсан нэг юм хайрын өдөр зориулсан хосуудтай юм гоё одоо тоглолт хийх гэж байна. За 8 сард хийнэ гэж байгаа тий. Тэгэхээр одоо ингээд манай нэвтрүүлгийг үзэж байгаа ер нь сураг дуусан усуд бол ингээд хүлээлттэй болчихно хэрэг юм байна. Ямар зүйлүүд хий гэж бодож байгаа. Ер нь тий шинэ цомог гарна шүү дээ. Тэгээ одоо манай одоо сүүлд гаргасан дуунууд байгаа нэг баг 7 8 дуу байд. Тэр цомогонд ороогүй. Нийтдээ бид нар чинь байгуулснаас хойш 3 цомог гаргасан байдیں۔ Хэд он бэ? 2003 он, 4 он, 5 он гэдэг дараа. А яг дараалал. Тэгээд тэрнээс хойш 6 оноос хойш бид чинь баг жоохон хүч саарад эхэлсэн. Тэгээ одоо тэрнээс хойш яг ингээд нэг түрүү ярьж өстэй нэг нийлж үзээл, нэг дуу хийж үзээл болоо гэдэг шиг тий. Тэгж явах хугацаанд бас нийт хэдэн дуу хийсэн байсан. Тэгээ тэр дуунуудаа цомогнд нэгтгээд нэг цомог гаргая гэж яриад байгаа байхгүй. Тэгээд одоо хуучин дуунуудаасаа одоо энэ амьд хөгжмөнтэй дуулж байгаа дуунуудаас бас оруулаад ингэж бодож байгаа. Тэгээд манай тавга бас өөрийнхөө бас би даасан уран бүтээлд бас тийш дээ. Ганцаараа хэсэг үзсэн нэр гисүүсэн үү? Мяаш дээ. Ганцаараа үнэн мяаш. Тэгвэл нөгөө анханасаа ингээд хамтлаг явцсан. Хамтлаг хамтаараа лагаа гэдэг бол хамгийн үнэг байхгүй юу? Хааж явсан тэгээд нэг 3 эрэгтэй хүн чинь те би энийг хоорондоо юм яриа болохгүй бол нөхдүүдийг ингэчи болвол ингээгээл иймэрхүү юм ярина штэ. Гой хүчтэй үйдин. Тэгээд одоо яг зүгээр ядаж л юм уусна гуруулаа үйдэн. Ганцаараа юм орохгүй штэ. Одоо болохоор тэгээд манай Мига одоо би Оки юм штэ. Оки гэдэг продюсер байгаа ш. Цаадхантай чи хамтраад нэг цомог ганцаараа хийж байгаа. Эхлээ явж байгаа. Тэрэн дээр бол манай Мига оролцсон. Бүгдээрээ оролцоол ингээ намайг саб гээл ингээ гисэн шүү дээ. Ганцаараа эхлэх гэсэн тэр нэг одоо зориг ба шүү дээ. Тэр юу наанаас гарав? Хүм амтны одоо ятгалгаар байв уу эсвэл за ер нь ингээд байснаас ер нь ганцаараа ямарч нэг юм хий үзэт. Ер нь бол тэгдэм хүмүүс лавга одоо нэг ганцаараа жоохон юм хийж үзээч нэг дуу гаргаач чи бол чадна штэ мад штэ гэл тэгдэм. Гэхдээ яг тэр нөгөө хүмүүсийн бодож байгаа шиг тийм амархан зүйл бол биш л дээ тий. Мэдээж хэцүү ганц толгой ажил гэдэг бол нэг 3 толгоноос шал ондоо болно штэ. Тэгэхээр хэцүү тэгээд яг хөө тэгэл нөгөө хийдэг ажил маань тэр. Тэгэхээр тэгэл хийхээс өөр ер нь бол өөр нэг салаа зам бол байхгүй надаа. Тоглолт нь ийм бэлтгэл ажил ер нь их хэр хангагдчих. Одоо тэгэл 90% тал бид чинь хамгийн гол нь цагаан сараар одоо бас шинэлэн байрна айл хийсэн гэж явчихна. Тэгээд шинийн нэгнээс өмнө битүүнээс өмнө ямар ч гэсэн
бүх бэлтгэлээ базаар дуусганаа л гэл гүрийгэл байж. 500 гэхэр бас ер нь цөөхөн хүн биш үү те. Арай олон хүнтэй газар тоглож болоогүй. Сая нэг яг үндсэн тоглолт бол 9 сарын 4-нд болцсон. Крокус ингээ гоё дүүрээд гоё болцсон. Энэ болохоор яг та мегийн төрний хэлсэн after party гэдэг ч те. Цомхон өрөөнд Тэгээ Валентинаар бас зөндөө олон юм болж байна. Тоглолтууд. олон тоглолт болж бас бусдтай бас боломж олгож байна. Ийм одоо жишээлбэл плед нь шүү дээ. 500 гэхэр зэрэг за хосуудаар тооцлоо гэж бодох чинь 250 хослол болж шүү дээ. Тэр чинь нэлийн л одоо эрэлттэй л зарагдаад л бараг л дууссан л байж гэнэ үү. Билет зарагдаад эхэлсэн одоо тэгэл зарагдаад ер нь 2-3 л хонж шүү дээ. 20-30% нь одоо ингээд ер нь сургаар нь бараг зарагдаад дуусчихсан. Тэгээ одоо бүх юм тоотой юм чинь тэгэл болох л гэж бодоод л. Лаго мега хоёр маань ирснийг хэлэхүү тэгээд амьд хөгжмийн хамтлагтай дуулах юм шиг үү шүү дээ. Тийм үү? За. Тэгвэл одоо би олон юм яриад яг та эдийн лээлж үлдлээ тий. За тэг. Логос хамтлагтай хамт дуулах гэдэг шүү дээ одоо. Тий, Логос хамтлаг 9 сарын 4-нд манай тоглолтод оролцсон юм. Гоё залуучууд байгаа. Тэгээд ерөнхийдөө бид хоёр амьд хөгжим гэдэг имийг одоо ер нь бол гоё урдаа тавьж те. Өглөө дээр нь дуулалт ардаа амьд хөгжим бүх юм гоё лайв байвал гоё юм болоо гэд сонгочоод ингэ яваад байгаа. За тэгвэл одоо Логос хамтлагийн мөнхийн рэпийн л бүгдөө тайзан дээр халуун алга ташлалтын дунд л өрн да. За баярлалаа. Иргэж боцолтгүйгээр амьдралаа хоолорсон чамтай чиний төлөө дуулж үсэн чиний төлөө уйлж үсэн хилэн биднийг төрөөгүй намайг чамд муулж үсэн амьдрал биднийг зорин tik ясав чорон мухам бүийгээс хоош хамт төдөлгийг зорин асуугүй ир хүн гэж юу байх вэ 13 тийш хүн байхгүйгээс хоош нэг нөөдөд яах вэ атаагийн бүү тофахаагийн бүү хипчи хүн автаж жонож болон дододод найд амьдрал боос итгэж дай том шахуу өөрийн ухаантай бай аси болон тобай Бүтэд отон байн орзай бидний хайрыг орзай бид чадахгүй тийм үү бид хоёрыг торын гад тийм үү Хиди хүн байн надад хиди синги хайрыг бай хит бай хүн байн надад дургнаа бүсгүй мэн хиди хүсийг сонс зэки зэхэ сонс хиди хүсийг сонс зэки зэхэ сонс Ich chang ding ich chang pleva yeah but we start to start not Ku chang sага би хамт байна Бүрөө тийгүү тооцох хоёр даатаж байна Бүү санаа зов хоёр хүч байна Бүтэн жаргалтай зүйлээс сэрбэгүй байна Yo Гэрэж зүрхээрээ Чинама хараараа Гэрэж үдэрэ чинама хараараа Yo Derevish tu fece una parada Derevish tu fece una parada Andri zorunlu olsun bir endirici olsun Bir bakma koksan kalkacaktık hem tumrunun olsun Bir güçkün umudun stukundun mu sirkuni Ultik ben dikikis bir dokuçidik Bir olduk bir dostuk bir kumusta hayat olsun Bir kolay geçiyorsun da orga otursun Samca bir dostuk dozi Bir de düşür çanda fıybol 함께 살 잡아오지 그들 더 찾아서 뿌리
Амьдрал орны цаас, амьдрал бидний цаас, бүхний оромжай, бидний бүхний хаа, хаагад очрол байна, нэг идэвхтэй байцал бид ирээдүйд бүр сайн. Хидэр хүүг байна, надад хидэр синий харин байна. Түшиг байна, түшиг байна, надад дуртаа бүсгүймэ. Бүсгүймэ, хидэр хүсий сон, сэтгэл зүгээ сон. Хидэр хүсий сон, сэтгэл зүгээ сон. Эцэс зүгсгөлгүй хотыг айнц чамдаа. Ирээдүйг зөвнөн ярих тэрийг агшиг амтайхаа. Эла За, Маси фестивалаас алтан цом үрдсэн одоо энэ баг хамт олонны төлөөлөл болгоод Монголын үндэсний циркийн жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Баяраа энх болт нарыг тайзнаа ярилцлагын ширээнд орж байна. Раминт самано. За, микрофон эндээс ирж байна. Дахиад нэг мик байгаа юу? За дамжуулаад ирчих. Дамжуулаа ярьчих. За, яг юу болсон бэ? Хизээ явсан бэ? Энэ юу хэр өндөр нөгөө рейтингтэй ийм юу юм бэ? Фестивал юм бэ? За нэг юм болсон гэж. За. Юу сая 16 оны 1 сарын 21-ээс 24-ний хооронд Францын Масси хотод одоо Масси гэдэг олон улсын циркчдийн фестивал болсон. Энэ фестивал маань одоо нийт одоо 24 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа. 24 дахь жил. Тий. Одоо юу гэх юм бэ одоо нэг Ирэмбэрээ бол одоо бас хоёрт орох. Одоо циркийн одоо тэмцээнүүдээс ч одоо циркийн тэмцээн бол ерөнхийдөө бол хэр олон жил зохиогдсон бэ гэдгээс шалтгаалаад нэр хүндтэй байдаг байхгүй тий. Тэгээд манай энэ тэмцээн бол одоо Монте-Карлогийн тэмцээний дараа орох. Монте-Карлогийн тэмцээн бол одоо зохиогдоод 40 жилийн ойн болоод сая энэ жил болохоор юу тийм тэмцээн биш гала тоглолт болсон байхгүй. Тэгээд одоо энэ оны одоо бүх циркчдийн ер нь дэлхийн бүх циркчдийн салхийг хагалсан том тэмцээн болсон. Хичнээн улсын одоо циркчд оролцсон байна. За сая манай энэ тэмцээнд 12 орны циркчд оролцсон. Одоо манай Монголын үндэсний циркээс одоо Монголын циркчдээс анх удаага одоо манай хамтлаг энэ тэмцээнд оролцоод. Ер нь өмнө нь бол орж байгаагүй тийм энэ тэмцээнд бол ер нь монголчууд орж байгаагүй тэмцээн баггүй. 24 жилийнхэн өөхөнд нь ерөөс анх удаага орж байгаа юм шиг байна. Нэг ийм асуулт байна л да. Ер нь бол манай ингээд үе үеийн циркч Гүндийн үргэлт Монте Карло за энэ тентхийн одоо жишээлбэл ийм циркчдийн оролцдог ийм наадмаас одоо гандаал мундгуудыг аваад идэх хөө. Одоо лагуудыг алтан цомын. За эсвэл яг тэрний дараагийнх ч юм уу тий. Тэгэхээр манайх бол энэ циркийн энэ урлагаараа ер нь их мундаг юм байна гэж би зүгээр дотроо дүгнэлттэй байдаг. Тэгэхээр та өөрсдөө яг дотор нь одоо өстө жинхэнэ гал тогоонд нь байдаг улсууд хийлэндээ. Манайх ер нь хэр мундагдаа орд юм бэ? Аазта за бүр дэлхийдээ гэвэл ер нь хаагур байд юм. За тэгээд ер нь бол Монголын циркчид бол яг үнийг хэлэхэд бол дэлхийд айргийн 5-д багтдаг, 5-дугаарт ордог, айргийн 5-д ордог. За тэгээд мундаг орнууд байна. Орос байна, Хятад байна, Хойд Солонгос байна. Тэгээд одоо Монгол бол ер нь 4-р тал бичигдэнэ. Энэ нөгөө нэг том гүрнүүд чинь ер нь байдаг юм шиг шүү дээ. За яг одоо бол тэгээд дэлхийн хэмжээнд бол одоо яригдчих шүү дээ. Одоо нарны цирк гэдэг. Нарны циркч бол Канадаас гаралтай. Тэгсэн мөртлөө яг Канадын циркчд гэж бол тэнд байхгүй шүү дээ. Дандаа орон орноос ерөөсөө дандаа орон орны мундаг циркч тоглож байгаа. Тэнд одоо жишээлбэл одоо манай монголчуудаас бол бас зөндөө олон жүжигчд байна. Манай уран нуграачд байна, акробатчд байна. Мундаг жүжигчд байгаа. 24 жилийн түүхэнд одоо анх удаага ороод тэгээд алтан цом аавна гэдэг бол ер нь нэх олон орны циркчдийн хийгээд идэг зүйл биш болов гэж би зүгээр дотроо горьж байна. Одоо тэгээд анх удаага тэгээд улсаа төлөөлөө те Монголын сайхан циркчдийг төлөөлөөд энэ тэмцээнд орсондоо маш их баяртай байна. Тэгээд одоо анх удаага ороод бас алтан цомыг авсан те энэ бүхэн тэгээд одоо манай Монголын циркчдийн тэгээ нүрх хүч хөдөлмөр шүү гэдэг одоо тэгээ энэ завшааныг тайлбарлаад ашиглаад Монголынхаа бүх циркчдтэй, үе үеийн циркчдтэй. Энэ жил одоо манай циркийн 75 жилээ болох гэж байгаа. Тэгээд та бүхэндээ ахмадуудаа, залуучууд, жүжигчдтэй те бүгдэнд нь баярын мэндийг хүргье. Тэгээд одоо
Баярын мэнд хүргэе 75 жилийн ойн баярын мэндийг хүргэе. 75 жилийнхаа түүхэнд бол маш дэлхийг одоо гайхшруулсан олон одоо үзүүлбэрүүдийг Монголын циркчд үзүүлж исэн үнэхээр баяр хүрхгүй байхын аргагүй. Тэгээ нэг ийм асуулт байна. Сая ер нь хідүүлээ явсан юм тий. Одоо жишээлбэл ингээд ямар нэгэн олимп тэмцээн наадамд явхад ч одоо улсаас юм хүм ингээд гараад явдаг ш. Тэгэхээр яг нөгөө энэ үндэсний циркийн одоо та хэд манд ер нь яаж явд юм бэ? Хідүүлээ явсан. За сая бид нар бол 10 хүний бүрэлдэхүүнтэй Парис хотноо болдог Масси фестивалд ингээ оролцоод ирлээ. Тэгээд энэ Масси фестивал одоо спортоор ярих юм бол одоо дэлхийн авраг болчиход ирж байна л гэсэн үг л дээ. Тэг яагаад тэгэхээр энэ нэг 24 жил зохиогдож байгаа болохоор ирэмблэгдээд дэлхийн авраг гэсэн утгатай. Монте Карло тэмцээнд 40 жил болсон. Тэр бол спортоор ярил олимп гэсэн үг. Тэгээ бид нар бол сая ингээ 24 жилийн түүхтэй Масси фестивал ингээ дэлхийн авраг болоод ирлээ. Тэгээд одоо энэ тэмцээнд ороход одоо бид бүхнийг ингээд тусалж дэмжсэн Монголын үндэсний циркийн хамт олон захирал Пүрбадам, Золбоо тэгээд бүх уран бүтээлчдтэй мөн Монгол циркийн хөгжлийн төв гэж байгаа. Монгол циркийн хөгжлийн төвийн тэргүүн Эрдэнэ нартаа одоо маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд одоо манай хамтлагийн хувьд гэвэл одоо Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Пүрүү жаргалахлагчтай Пүүжэнд гайс төрөв гэдэг хамтлаг байгаа маань. Тэгээ манай хамтлаг маань одоо байгуулагдаад 15 жил болж байна. Тэгээд энэ хугацаанд бол ерөөсөө их цөөх удаа тэмцээнд орсон. Ерөөсөө одоо 2 удаа тэмцээнд орж байна. 15 жилийн түүхэндээ. Тий. Уг нь бол тэгээд бас орох болгонд бас зөндөө байсан л да. Нэг ийм асуулт байна. Одоо жишээлбэл би нөгөө ингээд улсын цирк штэ. Улсынх байсан. Одоо болчихсон шүү дээ. Одоо болохоор Монголын үндэсний цирк. Асаа группийн одоо Харьяа. Асаа цирк гэж бол тэгвэл хэлж болохгүй юм биш үү? Болохгүй. Монголын үндэсний цирк гэж. Монголын үндэсний цирк. Тэгэхээр ингээд уран бүтээлчдэг явна штэ. Ингээд явах гэхээр нэг яг нэг ийм дээр очил гацчихээд идэв юм шүү. Мөнгөн дээр. Одоо зардал. Одоо Франц руу 10 хүний зардал хэрчил одоо хамгийн багадаа л эн чинь 20 сая төгрөг болно шүү. Тэгээ одоо тэнд ч одоо хүн юм чи идэж юм. Унтаж гівтэн. Нэрстэй. Тэр асуудлыг бол нөгөө нэг тэмцээн зохион байгуулж байгаа газар нь бүх зардлыг даадаг. Дааж одоо хийж байгаа. Урьж ял явуулж байгаа. Энд чинь юу л да зүгээр тэмцээнд орох гэсэн тэмцээнд орчихгүй шүү дээ, тий. Энд чинь нөгөө зөндөө олон амируудаас ингээ шилд сонгоод урилга ирэх үү? Тэмцээнд орох урилга ирээд тэгээд урилгын даа. Урилга авахын тулд ч одоо бас нэг бид нар нэг ийм нийлэг гэх нэг үзүүлээд тэр мэд байлгүй яах вэ? Яаж явах вэ? Тэгэл ерөнхийдөө тэгэл номеруудын одоо бичлэгүүдийг үзнэ, тий. Тэмцээн зохион болж байгаа газрууд тэгэл за энэ номерыг тэ энэ тэмцээнд оролцоол эндээс тэрийг нав энийг нав гэх юм уу те энэ жишээ. Энэ за өнөөр одоо яах вэ энэ юмд одоо ярихаас зүгээр аргагүй болчлоо. Тэгээ энэ нөгөө өндөр тушаалтай хүмүүс сонсож байгаараа би зүгээр дотор боддоо яг нэг юм урлаг спорт ийм талын юмн дээр манай улс нэг ойрог биш баг. Өөрхий нэг зам тавиал тэгэл өөрхий нэг эдийн хүүхдүүдийн мөнгө өгөхгүй нэг айл нэг өөрхий тэрнээсээ салж чадахгүй. Та хэд өөрсдөө ингээ галт тогоонд найдаг улсууд уран бүтээлчд энэ дотортой ингээ сууж байна. Ер нь дэмжлэг бол хэрэгтэй л байдаг үстэй. За мэдээж дэмжлэг хэрэгтэй байдаг байх уу. Тэгээ одоо ер нь бол юм шигтэй. Манай урлагийнхан ч тэр спортынхан ч тэр те дэлхийд Монгол гэсэн нэрийг гаргаж бүгд л адилхан Монгол гэсэн нэрийг гаргаад явж байгаа тийм үү. Тэр тусмаа одоо урлагийнхан одоо ардын урлагийнхан одоо манай циркийнхан за би одоо бол мэдээж циркийн тогоон дотор уцалж байгаа юм тийм ээ. Циркэл магталгүй байх уу. Бид бүхэн одоо ингээл гадаадтууд ингээл явал тоглоход ч зарлалаа штэ. Чингисийн Монголын зарлуулна. Эсвэл Монголын акробатчдыг зарлуулна. Одоо жишээ нь хэд бид нар Туркэд 9 жил тоглосон. Туркийн Анталиага хотод Туркэд л тоглоод байх юм уу тий? Тийм Туркэд. Тэгэхээр сезон ер нь сезон багхгүй 6 сарын хугацаатай. Тэгээд Туркийн Антали хот ч юм бол ийм яг нэг аялал жуулчлал давмгаа хөгжсөн. Тэнд 5 хоттой 4 хоттой буудал 7000 буудал байна. Тэгээд тэр 7000 буудал чинь жилд хичнээн хүн ирж амарх уу тийм ээ. Тэр 6 сарын одоо бидний тоглож байгаа сезоны үед. Тэгээд нэг тоглолт одоо зөвхөн нэг өрөөний ингээд шоунд чил ингээд задгаа амфитеатрт 1000-аас илүү хүн ингээд суугаад. Тэгэл тэр болгонд чинь тэгэл ингээд Монгол гэж зарлуулаад те Монголын циркийн биш монголчууд гэж зарлуулах чинь бас сайхан шттэ. Тэр хэмжээгээр бас тэгэл тэнд дунд чинь Монголыг мэдхгүй усууд зөндөө Монгол гэж хаана гэдэг яа тийм хятадын монголч гэж асууна тий. Тэгэхээр чи үгүй ээ бид нар те ингээд Чингисийн монголчууд гэж ингээд яриад авчиад те. Энэ бүхнээрээ бас бахархаж яадаг.
Энэ түрүүн нэг жоохон шүмжилтэй юм руу гэлс орсон чи манай хоёр бас их сурчжээ. Тэгэхээр ингээд арай өөр тийш ингээд аваа явчлаа. Тэгэхээр энэ хэсгийг ингээд орхичих. Хамтлагийнхаа гишүүдийг танилцуулаач гэдэггүй. Яг хэдээс хэдэн насны хин гэж байна. За манай хамтлагт бол манай хамтлагийн ахлагч бидний багш Монгол Улсын соёлын дөрвийн ажилтан Бүрөв Жаргал гэдэг хүн байгаа. Тэгээд анх Puja and Guys Group-ыг үүсгэн байгуулсан байгаа. Тэгээд дараа нь одоо анхандаас ингээд явчихлээ. За. Тэг ингээд Монгол Улсын соёлын дөрвийн ажилтан жижигчин баяраа. Тэгээд дараа нь би ордгийн. Ааха. Тэгээд тэгвэл ингээд дандаа залуучууд байх нэ. Тийм залуучууд. Тэгээд дараа гэж байгаа. Бэлгүү хангал, Мегморд орж. Бэлгүү хангал хаана байна? Байгаа юу? За орой минь хүргэе. Тэгээд Мегморд орж гэж байгаа. Мегморд орж баярлалаа орой минь. Тэгээд Эрдэнэ давг гэж байгаа. Дэлхийн аваргууд байгаа шүү. Бүгдөө баяр хүргээрэй. Манай орон нугараач охин маань бас байна. Тэгээд номондохгүй бид үзүүлбэрийг үзэх болно. Номин Эрдэнэ. Чонхор нэм гэж байна. Чонхор нэм Мөнхбат. Тэгээд манай Гамбат жаргал сайхан. Манай хоёр нисгэгч маань. Хай. Орой минь тэнцвэрчтэй. Ер нь бол асар үед дандаа залуучууд тий. Цирк спорт бол ер нь бол залуу хүмүүсийн спорт. Цирк нэгт бол спорт бол биш л да амраа. Спорт гэх буруу хэллээ. Яг спортлог л доо ер нь бол байнгын бэлтгэл сургууль те мэдээж бас хэрэгтэй. Тэгээд спортлог талдаа. Тэгээд хүмүүс одоо ярихдаа одоо циркийн баг тамирчид гэж одоо бас их буруу циркийн жүжигчд гэж яг. Тийм циркийн жүжигчин гэж явж шүү дээ. Тэгээд асаа юу асуулаа? Би одоо ингэ өөр тийш яваад би ч гэсэн юу асууснаар магтцсан шүү. Тэгэхээр аврагд ер нь бол дандаа залуу хүмүүс байх уу? Ер нь залуу цирк бол ер нь залуу насны явж шүү дээ. Одоо ээж одоо ингэ ахмадд орчод шүү дээ. Ингээ харахаар зэрэг заа нэг тэр хавцаа настай болов уу гэх тээ. Тэгээ ингээ харахаар дандаа залуучууд байхгүй. Манай ээж бас ахмаддаа орохгүй л дээ. Орохгүй шүү дээ. Орохгүй. Фестивал International энэ ардлт нь юу гэнэ? Дүү. Циркуй масси. Аваргуудад бүгдөө нэг сайхан алгадчихчих уу? Дэлхийн аваргуудад. Энэ цомыг дагалдаж мөнгө ирдэг үү? Мөнгө ирэхгүй л дээ. Энэ бол нөгөө том нэр хүндийн асуулт асууж. Яа, дэлхийн аварга. Тий. Дэлхийн аварга болчиход ирлээ шүү дээ. Энэ дээр ямар нэгэн шагнал урамшил гэж байд юм бол. Одоо нөгөө түрүүний ярьсан ахмахтайгаа уулзсан уу даа? Түрүүний ярьсан асуудалж эргээд хөндөгдөж чинь л да. Тэгэхээр болох уу? Гөө яг яри. Бодлого энэ хоёр ярилга яг ба. Аха. Яг тэгэхээр чинь одоо дэлхийн аварга одоо спортынхан бол зүгээр ингээд ярихад бол спортынхныг одоо нэг дэлхийн аварга болоод ирэхэд яаж хүлээж авдаг, яаж утдаг үлээ те. Тэнгүүд циркийн урлаг бол ингээд хаягдчихад байгаа байхгүй юу? Нэгдүгээрт. Тий, хоёрдугаар гэх юм бол бид нар ингээд дэлхийн аварга болоод ирлээ. Тэгэхэд нөө төр засгаас харж үзэхгүй байна нэг бас одоо чимээ гонгноод байгаа юм чи биш. Зүгээр ер нь яага үздэг юм байл гэж ярьж байгаа юм бид гурав тий. Тий, одоо тэгээд бид нар за биш байлаа гэхэд бидний дараа чи одоо ингээд олон зэрэгч зөндөө байна одоо ингээд циркийн уралдаан тэмцээнд оролцдог. Тий, одоо ингээд манайхан ч одоо бас утгагүй тэмцээнд бас Испани бас нэг том тэмцээнд явах гэж байна. Залгуулаад тэр одоо тэмцээнд явж байгаа групп маань бас Москвагийн бас нэг Орос тулах бас нэг тэмцээнд явах гэж байна. Тэгэл одоо манай циркийнхэн бол ерөнхийдөө бол оролцсон тэмцээн болгоноос л нөгөө түрүүний чиний хэлдгээр бол ямар ч байсан хоосон ирдэггүй. Ганцхан хоосон ирэхгүй тий. Тэгэл тухайн үрдэн тэгэл төр засгаас ингээл уулна ингээл шагнан журамшуулаа ч юм уу тий. Бас нэг урмаар тэтгэх гэдэг шиг тий. Одоо урман ч хэрэгтэй байна, бурман ч хэрэгтэй байна одоо тэгээ. Харин тийш тий. Айл нь хэрэгтэй байна ш. Тэгээ ялангуяа одоо энэ зах зээлийн нийгмийн үед буран маш их хэрэгтэй шүү гэж би дотор бодож байгаа. Уран бол ягтай баяр хүргэе гэл ингээл одоо тийм үстэй. Ерөөсө дэмжиж байгаа газар нэг юм бол тэгэл Монголын үндэсний циркл дэмжиж байдаг. Тэгэл нөгөө нэг төр засаг гарч үздэг. Тэгэл нэг хідэн жүжигчин байгаад байдаг. Дэлхийд нэрээ Монголынхоо нэрийг гаргаад байдаг. Монголынхоо нэрийг дуурсгаад байдаг. Төр засаг маань ингээ харж үздэг. Надад нэг ийм асуулт байна. Би хамгийн сүүлд хэзээ цирк үнсцснээ юу сахгүй байхгүй. Одоо яг энэ одоо циркэд. Ингээ хажуу бөөрөнд нь элдв ингээд нөгөө ийм юм хум зардаг мардаг газар болцсон л. За тэр нь яах вэ те? Хамгийн сүүлд Монголдо одоо шинэ циркийн тоглолтод бол би ингээд нөгөө нэг
Оросын цирк, дэлхийн цирк гэх нэг рекламнууд ингээд үзээд байгаа юм л. А түүнээс яг Монголын үндэсний циркийн одоо ийм тоглолт боллоо шүү гэдэг би реклам за би бол ерөөс олж харахгүй их бодож байгаа байхгүй. Тэгвэл та манай цирк бол тоглохын хувьд бол тоглолтгоо. Тоглолт бол байгаа шүү дээ. Одоо өнгөрсөн онд гэхэд чинь одоо 11 сард сурагчдын амралтанд зориулсан тоглолт болсон. А 12 сард бас шинэ жилийн үеэр те циркийн шилдэг үзүүлбэрүүдийн тоглолт болсон. А тэгээд одоо саяхан гэхэд чинь сая өнгөрсөн хагас бүтэн сайн өдөр хүүхдүүдэд зориулсан Мадагаскар цирк гэдэг тоглолт болсон. А тэгээ яг зүгээр нэг хүмүүст хүрэх тийм реклам сурталчилгаа ч юм уу те тиймэрхүү юм жоохон дутмаг байж магадгүй. А гэхдээ ер нь бол сүүлийн хэдэн жилийн үед бол ер нь Монголд бол циркийн зах зээл бас бараг байхгүй болчиход. Нэг талаасаа одоо бид хүн өөрсдөө бас менежменттэй жоохон дутуу хийдэг ч юм уу те. Ерөнхийдөө бол Монголд бол циркийг бас сонирхох нь айгүй бага байна. А гадагшаага гарахад бол манай циркийн бол өстой хаач явсан газартахгүй нэрээ. Өстой тэрийг бол бардам хэлнэ. Зүгээр нэг гараад дуулахгүй бүжүүлэхгүй тэр чинь биеэрээ юм үзүүлж जैन те. Цирк гэдэг чинь бас ингээ үзэл сууж явах бас их гоё штэ. Хүнд ингээд нэг айдсыг мэдрүүлсэн хэрнээ цаанаа бас нэг хүнд айгүй гоё таашаал өгдөг штэ. За одоо яах вэ гээл ингэж идэл нөгөө хийх төрөвгүй тап гээл те нөгөө яг хийдэл гэдэг шиг тэгээд аваач штэ. Тэгээд зогсож яхад бас сайхан штэ. Тэг би бодоод байна л да. За би тэр Мадагаскарын талаар бол олж сонсооч хүн байна. 11 сар тоглосон гэдгийг би мэдээж хүн байна. 12 сар тоглосон гэдгийг мэдээгүй. А тэгтээ болохоор нэг юм циркийн юм аврагуудын тоглолтыг үзэх сонирхол бол энд бас ингээд бас байна. Бүр ордос байхгүй ш. Тэгэхээр аврагуудынхаа тоглолтыг үзчихмээр би түрүүний яг одоо хэлж байгаатай чинь бас жоохон санал нийлэх гээд байна. Одоо юу гэдэг те нэг юм олон нийтэд хандсан. Нэг юм байна, тийм байна, ийм тоглолт болох гэж байгаа шүү гэдэг юм жоохон дутмаг юм болоо да би зүгээр дотороо бодчих. Тэгээд бас өөрөөсөө санал нэг баг шиг шүү дээ. Тийм ээ. Тэр дээр бас нэг жоохон тиймэрхүү байж магадгүй. Одоо манай Монголын үндэсний циркийн захирал Золбоо гэж хүн шинээр захирал болсон байгаа. Хизэнээс болсон байна. За өнгөрсөн оны 11 сараас 10 сараас нь тийм. Тэгээд эрэгтэй хүн. Тэгээд Золбоо захирал одоо Монголын үндэсний циркт ирээд менежментийн тал дээр бол илүү төлхөө ажиллаж байгаа. Сурталчилгааг бас нэлээд сайн хийж байгаа. Өмнө нь бол нэлээд унтарцсан байсан шүү дээ. Одоо ер нь бол гэрэлтэж асч ирж байгаа. Ер нь бол тийм. За тэр асаалцах юм дээр нь телевиз за ялангуяа синэг телевиз бол бас ингээд гар өргөөд оролцоход айгүй бэлэн шүү гэдгийг Золбоо захирал телевизийнхаа эфирийг дамжуулаад хэлье. Хамтлаг ер нь байгууллагад нэлээд удчихжээ. Хичнээн үзүүлбэр байдаг бай. За сайн энэ авраг болсон үзүүлбэрээс авраг болсон үзүүлбэрийг чинь бүгд хамтдаа нэг тойроо нэг яг нүдэнд хартал нэг яриад тач. За авраг болсон үзүүлбэрийг бол одоо хийж болохгүй байхгүй хамгийн гол. Тий болохгүй нөө зай болох. Тий зай байхгүй дээш жидг юм бол таад төвгээр ингээд ийгүү болох гэдэг шүү. Авраг болсон үзүүлбэр дээсээр наадагчид гэдэг үзүүлбэр байгаа. Тэгээ дээсээр наадагчид гэдэг үзүүлбэрт дэлхийн 2 удаагийн рекордыг эвдсэн 2 үзүүлбэр байдаг байхгүй тэр 2 төрөг гэдэг тий. Нэг нь болохоор хөвтэйгээрээ ингэж давхарлаад 5 давхар өсрэлт дээсэнд нэг нь болохоор босоогоороо 4 давхарлаад дээсэнд ингэж өсрэлт. Энэ яаж дээсдэг тэгээд хэн дээсдэг? Одоо ингээд тавуулаа ингээд давхарлаж штэ. За ингээд давхарлаа. За ингээд хоёр талд нэгэн зогсоод дээсийг нэрвүүлээд одоо нөгөө голд байгаа хүмүүс. Тэгээ ингээд тавуулаа өсрэлт тий. Тавуулаа ингэж давхарлцаад өсрэлт нэг гэсэн. Хамгийн доор нь хэн байх вэ? Манай бэлгүү хангаал гэх. Яа, бэлгүүнэ. Хэцүү үз. Гайгүй юу? Тэгээд нөгөө түрүүний мөнхөрийн лавгагийн хэлсэн шиг хамтлаг гэдэг ч юм бол тэгэл хамтаараалаг гэдэг чинь одоо энэ шүү дээ. Энд бол оролцож байгаа юм бол яг 7 хүн юм байна тий? Яг энд бол оролцож байгаа. Яг энэ тий 7. За нөгөөх нь болохоор нөгөөх нь болохоор 4 тавлаа босоод ингээд 4 давхар. 4 давхар тий давхарлаа. Хамгийн доор нь бас дахиад л үгүй юу татлагч байгаа. За ингээд зогсоод тэгээд хоёр талд нь 2 2. Ингээ 2 2-ороо. Тий тэгээд дээсээ. Нийтдээ одоо ингээ 8 оролцож байна гэсэн үг л тий. Энийг зургуулаа үзсэн үү? Оролдож үзсэн үү? Зургуулаа давхарлж бол үзсэн. Давхарлж бол үзсэн. Болохоор юм байна уу? Болохоор юм байна. Өсөрч бол болохгүй нөө. Өсөрч бас мэдээж цаг хугацаа шаардлагатай ш тийм ээ бэлтгэл. Болохгүй газарг үлдээ ер нь бол. Гэхдээ ер нь бол за яг нөгөө олон улсын тэмцээнд бол туршаагүй. Гэхдээ өөрсдөө бэлтгэл хийж явахдаа 6-аараа ингээ нэг дээстэд ер нь бол дээстэнд бол хийж үзээгүй л дээ. Гэхдээ зүгээр дангаараа ингэж өсөрж бол үзсэн. Болж гинэ. Яг бэлтгэл нэлээд шаарддаг л да тэр нь бас.
5 хүн одоо жишээлбэл Destiny одоо өргөн нь хэр өргөн бэ? Айгүй өргөн юм байгаад идэх санагдах юм. Destiny өргөн. Наа микрофон шиг чинь өргөн байгаа юу? Нарийнх нь. Газраас за одоо ингэж газраас хэр хүн дэр хүн ийм хүн дэр гэдэл болох уу? Ийм хүн дэрхэд л болчихно. Иймэрхүү хүн дэрч. Тэгэхээр ер нь хэр хүн дэрдээ? Ерөнхийдөө бол нэг иймэрхүү бол хүн дэрнэ. Тавлаа юу? Тий, тавлаа өндөр нь. Өчтө баг өөх 15 6 сая. Төөгөөс нэг арай багтаа за нэг өдөө ирээний ч юм уу да тий. Гэхдээ тэр чин гартаа хөлдөөгөө шүү дээ. Гар хөлдөөгөө дөрв мөч зэрэг шүү дээ. Хэцүү үед хамгийн дор байдаг хүн. Гэхдээ яг л зэрэг л хөдлөх нь шүү дээ. Одоо ингээд тавуулаа нэг темптэй байж л өсрөн. Нэг темп зөрүүл өсөхгүй шүү дээ. Аян чин бас юм бэ. Бүгдөө толгоогоо нэг тийш нь харуулахгүй юм тий. Үгүй зөрж ингээд одоо. Яа хэцүү юм байна тий. Тэгээ энэ үзүүлбэрээрээ бас сая ингээд дээсээр надагчаад үзүүлбэр болон энэ хоёр төрөвгээрээ голчлон ингээд аврагуулсан юм шиг. Тэгээ яагаад гэвэл манай энэ хоёр төрөв чинь одоо Гиннесийн амжилтыг бас эвдсэн төрөв гэдэг байхгүй юу? Дэлхийн циркийн түүхэн дээр нь хийгдэж байгаагүй. Хэд удаа дээсдгүү? Юунд нь болохоор хэвтэ таваараа болохоор 3 удаа авсарсан. 3. Тэгээ тэмцээнд бол 3 удаа, яг өөрсдөө ингэ өсөж үзэхэд бол 10 удаа өссөн. 10 удаа өссөн. 10. Нөгөө ингэ босоогороо бол яг 3 удаа л өссөн. Энэ бол тэгэл ингээд барьж өрж байгаа л тий. Хамгаалт байхгүй шүү дээ. Байхгүй. Тэгэл эний чи их чинь тэгэл бас хэцүү шүү дээ. Ингээл 4 бодоод үзтээ. Ингэж яагаад тэгээ дээр нь ингээд одоо хүмүүс байгаа ш. За хамгийн одоо дунджаар килограмын утгаар 50 гэлдэг хүн байна үү? Тэгээ 200 кг. Тэгээ өсөрж байгаа ш. Тэгээ нөгөө хүмүүсийг авч өсрөхгүй нөгөөдөл зэрэг өсрөө буцаа буух чи бас эвгүй. Тэгэл доор байгаа хүнд бол эрсдлэх штэ. Одоо манай хамтлагийн ахлагч энэ үзүүлбэрийг хийдэг. Тэгэл одоо энэ үзүүлбэрийг хийснээсээ ч гэх юм уу те бас нэг нуруунд нь тодорхой хэмжээний бас нэг амар ачаал бэртэл гимтэл юм чи байна. Тэгээд яг инглигээд манай циркийнхэн болвол те бэртэл гимтэл юмнаас болоод хоошо шантар зууж өгнө гэж байхгүй шүү дээ. Байхгүй. Мэдээж хийх дуртай сайхан ажил маань байна те. Тэгээд бие 100 барин байж ингээл одоо бас дэлхийн циркийн түүхэнд, Монголын циркийн түүхэнд байхгүй шинэ юм хийлээ. Тийм болохоор энэ бүхнээрээ маш их бахархдаг. Нуруундаа хамгаалт хийх үү? Бэлтгэлтэй дээр бол яг нөгөө бэлтгэл учраас нөгөө нуруугаа хамгаалж бүс зүүн л дээ тий. Тоглолтын дээр бол бүс зүүхгүй. Нөгөө янзын гой хувцастайгаар гараад тийм гой хувцастайгаар л болохоор тий. Жалмаар бүжиглэл. Тэгээд жалмаарынхаа энэ дээр бас зүгээр ч үсэрчихгүй шүү дээ тий. Ингээд гिचчих ч бас нэлдээ юм бодог. Угаасаа бэлтгэлээс хангачих юм бол хүн юус айх юм байхгүй шүү дээ. Өдөр болгон бэлтгэл хийж байгаа тий. Яг тэр нь тэгэл адилхан тоглолтын дээр. Гэтэ сандрах үе байлгүй л яг хөө тий. Хүн л юм чинь тий. Жингийн тооцоол моцоол гэж байх уу? Одоо чиний дээр хичнээн кил хүн байх уу? Нийлээд 200 бол илбэг өстэй. За 200 бол хангалттай үрчин нөх. 200 гарна. 200 гарна. Тэгээд би гардаг. За би дээр нь гардаг гэхэд би 85 илтэй гэхэд. Чи дээр нь гардаг юм. Оо за бүр. Ингээд манай хин Эрдэнэ давг гарч байна. Би 60 илтэй. Дараагийнх нь гамба. Дандаа ирчүүд гарах юм тий? Дандаа ирчүүд. Хөө 300 кг. Тэ за. Тэг ингээд за ихнийх за яг ихнийхээ гайгүй гэж бодъё. 3 муртгод бас эвгүй бонод. Гармаар их гэж явах уу? Тохоо нуглархал юм бол тэгэл доош алдсан шүү дээ. Тохоороос нуглахгүй юм уу? Өсрөхтэй бол ингээс татаж өсрөл дээр газар буухтад дэр чин дээрээс чин их хэмжээний чин ирж байгаас сайн гараа туулж буун хөлч гисэн ялгаагүй. Хөл жоохон нэг далил гიშгдэх юм бол нурна. Бүх юмаа бүх биеэл Би ерөнхийдөө одоо чамайг сунадаг шиг ингээл бөөнөр зэрэг пэлтгэх байх гэж байна. Үгүй юм тий? Тэгээ тохоо жилдээ үлмийн эдээсэн ч гэсэн зэрэг чанга. Бие ер нь 100% л ерөнхийдөө гарч юм бол одоо ингээл 100% тэгшин байх юм. Тийм. Тэг яаж үсрэх юм? Тэгэл яг темпийн л тий. Агуу. Яг хийхдээ бол нуглан л та. Нуглаж ингэж өсрөн. Буухтаа ингэж. Буухтаа яг тэгшин хангалж. Хэрвээ нуглаад буучвал бас тэр нэг жинчин нэг ингээд дарагдаад бас тийш шүү дээ. Дээдлийн бүх хүмүүс нуглахгүй юм тий бас. За яг үсрэхтэй бол баг зэрэг нуглаад бүгд л юм байх нь шүү дээ. Тэгжээч юм байна. Оох. Супер юм аа. За нөгөө босоогороо зогсоор хамгийн доор байгаа юм лээ. Манай ахлагч одоо бас хараахан хөрөлцөж ирж байгаа. Хөрж ирж чадаагүй тий. Тэр бол бүр хэцүү баха. Хэцүү. Нугларна шүү дээ. Өдөрөө нуглаж байгаа л үсрэн шүү. Босоогороо дөрөв давхар гэдэг бол
Ер нь бол хүний толгойд багтаагүй юм байхгүй юу? 90-ад оны ихээр тэр төрөгийг Оросууд хийх гэж оролдож байсан. Иванууд үзээд бараагүй. Тийм. Тэмцээн дээр хийх гэж оролдоод өсөж чадаагүй. Тэгээ манай хамтлагийн хувьд бол бас 2011 онд Монголын үндэсний цирктэр зохион байгуулагдсан. Залуу цирк бишээ юуны Монголын залуу циркчдийн тэмцээнд бас энэ дээсэр наадагч үзүүлбэрээр оролцож Гран При шагналыг авч байсан. Хичнээн одоо үзүүлбэр байдаг. За энэ бол ингээд дээсэр тоглож байгаа хоёр янзын үзүүлбэр байна тий. Танаа хамтлагт өөр. Манайд бол ер нь дээсэр наадагчд гэдэг нэг үзүүлбэр байна. За тэнцвэрийн үзүүлбэр гэдэг гослол тэнцвэр гэдэг нэг охин гэдэг ганцаар удахгүй бид нэр үзэн тийм ээ. Тэгээд уран нууралтын үзүүлбэр, хөлөөр шидэгч гэдэг гуруулаа одоо хөлөөрөө юу шидэх вэ? Акробатын үзүүлбэр байдаг. Юу шидэх вэ? Нэгээ шиддэг. Нэг бие рүүгээ шидэх үү хөлөөрөө? Гөө. Нэг өөр дээрээ ингээ шидэл одоо газар руу ингээ шидэл ингэдэг. Харин ингэхээр цирк үзмээр байгаа байхгүй. Тэгээ ингэж 5 болж байгаа. За тэгээд жонглоор үзүүлбэртэй ингээ 6. Би нэгэ жонглоортох үстэй. Үгүй зүгээр жонглоор тий. За тэгээ йогийн үзүүлбэр бас байгаа. Йогийнх. Тий, алиалагч үзүүлбэртэй ингээ нийтдээ. Алиалагч бол шидэлтэй акробат нийтдээ ингээ 8 үзүүлбэртэй л байгаа. Саяхан авраг болсон үзүүлбэр шүү дээ. Хоёр үзүүлбэр босоо ингээд үсэрч дээсэлж байгаа хэвтээгээрээ. Энийг ер нь хэр удаан хийж байгаа вэ? Хизэнээс эхэлсэн юм бэ энэ? За хэвтээгээрээ босоогоор бол одоо нэг 5 жил болчихно. 6 жил болчихно. 6 жил юм байна. Яг өсөрч эхэлсэн. Тий. Тэгээд бас 11 онд нөгөө тэмцээнд орохдоо энэ хоёр үзүүлбэр бас хоёулаа орсон байхгүй. Зөв. Тий. Тэр үед л яг хамгийн анх 2011 оны тэр тэмцээнд тавуулаа дөрвөлээ гэдгээрээ энэ үзүүлбэрийг хийсэн. Тэр үед тэгтээ дэлхийн рекордонд арай очоогүй юм уу? Дэлхийн рекорд тэр үед 11 онд тэр дэлхийн рекордыг хийсэн байхгүй юу? Тэгээд 5 жилийн дараа оролцоод. Тэгээ бас Геннесийн номонд энэ юугаар бас бичигдэж болж байгаа байхгүй. Яг л Геннесийн номын рекордыг эвдсэн. Тэгээд бичигдэх гэхлээр бас асуудалтай юм байна. Яагаад бичихгүй вэ? Яагаад бичихгүй вэ? Яг гэхлээр бас нэг юу яад юм бэ? Геннесийн номонд бичигдэхэд бол тэр хүмүүсээ бас ингэж Геннесийнх нь байх хэрэгтэй юу? Тий, урьж авчирч бүх зарлалыг нь бүх юм ингэж дааж авчирч тэр нэг ногоо номонд бичигдэх тийм. Өөрөөсөө ингээд линтинд үзэж хараад явж иж болдог байх та тий. Таарлахгүй л шиг байна. Таарлахгүй л байна. Энд юм таарах байлгүй. Нэг тааруул нэг бичүүлж хийсэг. Одоо телевиз дамжуулж хэлж байгаа. Манайхыг үзэж байгаа ч юм уу ч юм уу. За одоо бүгдээ хамтдаа одоо ганцаарчлсан тэнцвэрийн үзүүр. Энийг нэг товчхон тайлбарлаж өгөөч. Яг одоо тухайн жүжигчнээсээ ямар ур чадвар шаарддаг юм бэ? Циркчин дотроо бас олон жанр байгаа тийм. Акробатик байна, тэнцвэр байна, гимнастик байна, уран нууралт. Тэгээд амтэн илэг гэдэг гэл те. Одоо манай энэ жүжигчний тоглох тэнцвэрийн үед бол гоцлол тэнцвэр чонхор нэмгээд одоо манай тэнцээж байгаа охин байна. Хичнээн жилийн нэг үзүүлж байгаа. Хэдүүлээ 3 жил. Яг одоо жишээ энэ үзүүлэх гэж байгаа. Тийм. Манай энэ охин ч бас өөрөө уран нууралч байхгүй юу? За. Гуруулаа цаг уран нууралтынхаа үзүүлбэрийг хийн. Тусдаа ганцаараа энэ юуныхаа тэнцвэрийн 3 бүсгүй ингээд нугарчих уу тий? Тийм, гуруулаа нугараач. За, нөгөө хилээг үлдсэн юм юу лээ? Яриаг үлдсэн юм. За би нэг юм асууя. Сая би нөгөө асуугаад ирсэн юм. Одоо ойрын үед Монголын үндэсний циркийн тоглолт болох уу? Сар шинийг дөхүүлдүүлээд тоглохгүй юу? Тэр ч одоо амжих баха. Гэхдээ ерөнхийдөө бол одоо Монгол улсад циркийн урлагийг үүсгэн байгуулагдсны 75 жилийн энэ жил тохиож байна. Тийм болохоор одоо Монголын үндэсний цирк маань байна. Бас бусад зөндөө олон циркүүд байгаа шүү дээ. Тэр бүхэн маань одоо ингээд хамтарсан ч юм уу, дандангаараа ч юм уу, ямар ч ус нэг бүхэл бүтэн циркийн урлаг маань 75 жил хөгжсөний илрэл болгож тэ. Энэ 75 жилийн ойг ухтаад энэ жил бол бас нэлээд олон арга хэмжээ зохион байгуулагдах байх гэж бодож байна. Тэрний гол төв нь манай Монголын үндэсний цирк байна хаа гэж бодож байна. Тааж байгаа юм шүү дээ. Би бодлоор яг хизээ цирк тоглох вэ гэж асуугаад байхгүй өөрөөс чинь. Ер нь бол тоглоно шүү дээ. Хизээ. Одоо би цирк үзчихмээр удаад энэ дотор сонир болоод явчихгүй. Та хэдийн авраг болсон үзүүлбэрийг чи энд яриулж яхаар нүдээр харах юм бол хамаагүй байхгүй. Ойрын хугацаанд гэвэл одоо 3 сард бол ер нь тоглолт байгаа баха. Тэрийг бол сайн мэдэхгүй байна. Байгаа байхаа гинэ. За телевизийн эфирээ ашиглаад шинэхэн захирал болсон
золбоо гэс тээ. Монголын үндэсний циркийн одоо захирал болсон баяр хүргэе. Тэгээд золбоо захирлаа. Одоо телевиз үзэж байгаа хүмүүс болоод ер нь одоо монголчууд бүгдөөрөө Улаанбаатарчууд бүгдөөрөө одоо Монголын үндэсний циркийн тоглолт болох юм бол үзэх маш их сонирхолтой байгаа болов уу гэж би дотроо бодчих. Би бас өөрөө бол циркд үзээгүй маш удсан байна. Тэгээд дээрэс нь бас нэмээ хэлэхэд яг энэ циркийн урлагийн одоо энэ сурталчилгаа энэ юмн дээр бол зөвхөн би өөрийнхөө телевизийг төлөөлж хэлж байгаа. За бусад олон телевизүүд ч гэсэн та нартай хамтрахад бэлэн байгаа хаа гэж би найдаж чинь. Тэгээд 3 сард тоглох байхаа гэсэн таамаглал ийм байна. За нэг мартчихлаа. 3 сарын 26-наас эхлээд дэлхийн цирк Монгол тоглоно. Нэрээ. Гэхдээ дэлхийн цирк яах вэ? Та тэнд бас монголчууд тоглоно шүү дээ. Би дангаар нь л үзмээр байгаа байхгүй юу? Монголчууд тоглоно тэнд. Тоглох уу? 3 сард. За дэлхийн цирк яах вэ гэж би энд хэлчихлээ шүү. Тэгээд бүүнэр яг Монголынхон циркийн жүжигчдийн тийм 100% тэр бүтээл тэр зүйлийг бас үзэх сонирхолтой олон хүмүүс байгаа. Тэгээ надтай санал нэгдэж байгаа гэж би ойлгож байна. Тэгээд мэдээж Монголын үндэсний циркийн 75 жилийн явбал энэ жил бол мундаг сүрхий болох бах. Тэгээд энэ ойдон зориулаад бас хамтарч ажиллахад бэлэн байгаагаа хэлэхэд тун таатай байна. За ингээд тэнцвэрийнхаа үзүүлэлтийг бүгдээ хамтдаа үзье дээ дөхөө. За тооштой их баярлалаа. Хоёр маань ингэнэ. Хамтлагаа төлөвлөд манай ширээн дээр гарын үсэг бас зүйлүүдээ үлдээхээ бити мартаараа. Өөрсдийнхөө гарын үсгийг зурх гэж гинөө аль эсвэл бүр хамтлагаараа юм хийх гэж гинөө Монголын үндэсний циркийг зурх гэж гинөө. Монголын сноубордын холбоон дээрээс дараал гуслаа. Тэгэл таарцгаа. Яг тэгэл таарлаа да тий. Монголын сноуборд холбоо зүгээр харагдчих шүү дээ. Харагдчих. Явуулсан байна. Өөр өгөхөр болохоор. За их баярлалаа. Амжилт хүсье. Олон удаа авраг болоорой гэж юрой. Их баярлалаа. Ингээ бүгдээ хамтдаа үзэгчтэй одоо тэнцвэрийн үзүүлбэрийг хамтдаа үлээ авч үзье.
За үзэгчдээ манай нэвтрүүлэг өндөрлөгт өгсөн тунд өгч байна. Одоо лого самтлагийн дууг бүгдээр хамтдаа сонирхох гэж байна. Ингээд өнөөдрийн нэвтрүүлэгт анхаарлаа хандуулсан явдалд их баярлалаа. Тэгээд ирсэн зочдтой бүгдэнд нь маш их баярлалаа. Тэгээд би биендээ сайхан алгад хашаад тэгээд лого самтлагийн ямар дуу юм бэ? За хүн болгоны цэцэг дуу дуусна ярих тий. За тэгье. Улаанбаатарын үдшиг маш гоё дуу. Лого самтлаг Улаанбаатарын үж сайхан амарцгаагаар баяртай.
байсан хоёрын